За бидний өнөөдрийн төрийн албаны реформ бидний шийдэл гэсэн сэдвтэй төрийн албан агштын судалгаа эрдэм шинжилгээний бүтээлийн шалгаруулалтын эхний үе шатанд хэвлсэн 24 оролцогчдыг оролцуулсан сургалт зөвлөгөө өгөх ажил. Зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой зөрчил гэхээсээ илүү анхаарах асуудлууд гэж ойлгож байна. Тэгэхээр ишлэл авахдаа зохиогчийг дурдаагүй ч гэх юм уу тодорхой санааг дэвшүүлэхдээ өөрийн санаа болон бусад их сурвалжийн санаа нь бол ялгархгүй байгаа бас нэг юм сул тал ажиллаж байгааг дурдсан байна. Тэгэхээр реформ гэдгийг бол яг хэрхэн тодорхойлох вэ? Та ерөн бүтээл дээр реформыг яг ямар хүрээнд авч үзсэн бэ гэсэн нэг эхний багшийн зүгээс тавих асуулт байна. Тэгэхээр одоо оролцож байгаа хүмүүсээс нэг 3 хүний хариултыг багш нь товчхон сонсож байна. Байна уу? Санаалтын мас оролцож байгаа дэлгэрмаа гэж байна. Тэгээд хөдөө орон нутагт хамгийн тулгамдж байгаа төрийн албан агчид хийх өөрчлөлт шинжилтийн талаар л гэж шинжил гэж ойлгож явж байгаа. Тэр талаар л гаргаж илэрхийлж бичгийг зорьсон. Шийдвэр гаргах чадвар гэхлээр одоо нэг юм сонголт дундаас ямар нэгэн аливаа шийдвэрийг гаргах гэдэг чинь асуудал шийдвэрлэх чадвар гэхлээр аль хэдийн үүссэн байгаа асуудал дээр сонголтгүйгээр ямар нэгэн хэрхэн зөв одоо боломжтой шийдвэрийг гаргах вэ гэдэг тийм юм болов. Удирдлагын актемд жишээлбэл өөрийн гэсэн бичлэгийн стандарттай удирдлагын академийн дахин хуудас руу авах юм бол судалгаа гэсэн зэс рүү ороход манай удирдлагын академийн судалгаа шинжилгээний ажилд барьж байгаа стандарт байж байгаа. За энэ стандарт бол жишээлбэл академийн хувьд APA буюу тэр эхний энэ харлуулсан байгаа энэ Америкийн сэтгэл зүйн нийгэмлэгээс гаргасан стандартыг баримжаасан үүнд суурилсан стандарт байгаа. Яагаад энэ стандартыг баримталсан бэ гэхээр энэ бол нэгдүгээр манай MNS буюу үндсэн хэмжээнд урьж байгаа бичлэгийн стандартуудтай ойролцоо. За дээрээс нь маш энгийн, томж багтай. Жишээлбэл одоо Шикагоч гэх юм уу гэхэд бол та ишлэл авлаа гэхэд ишлэл чинь үндсэн бичвэртэй байх хэвээр, хүлийн бичиглэлтэй байх хэвээр, одоо төгсгөлийн бичиглэлтэй энд нооттой байх хэвээр ч гэх юм ингээд давхартал гэдэг юм уу давтамж ихтэй нэлээ яригтай авах жишээ нэг. APA бол ерөөсөө тухайн ишлсэн бичвэрийн ард байгаад ард их сурвалжтайг нэгтгэхэд жийвэл хангалттай байдаг. Тэгэхээр та хэд маань одоо бичлэгийн хэв маягийг харж байгаа бичлэгийн стандартыг ягштал мөрдөх хэрэгцээ шаардлага бол нэлээд нийтлэг байна.